Өө лайв тасарч хэвээр. За миний бүлэг болвол ийм байгаа. За цус цэвэр нэр цэвэр гэдэг төлбөртэй гэдэг. За тэгээд нэвтрүүлэг маань одоо сая нэг хэсэг сар шахуу зогслоо. Нэвтрүүлэг маань сар шахуу зогссон. Нэвтрүүлэг сар шахуу зогссон. Яагаад гэхлээр юу хамгийн сүүлд яруу найрагч гаргаад явсан. Тэгээ 20 хэдэн жил гаргасан. Тэгээд ковид болоод одоо энэ коронавирус болоод бүгдээрээ гэртээ хамгийн сүүлд модернист галсан сүх маань орсон юм байна. Нөгөө хин маань орсон. Гэлтэй. Замналгүй байгаа 1-2 гişүүд байгаа бох. Тэр Исханбаатар ч гэх юм уу, тэр Наараач гэх юм уу тийм ээ. За эднэр бол идж уух боломж нь ч байгаагүй. Тордаан гам болд орсон. Тэгээд эн чи юу лээ? Хамгийн сүүл тордаан гам бол модернист галсан сүх ороод нэвтрүүлгээ зогссон байгаа нэг. Киноны зураг авалтсан учраас нэвтрүүлэгтэй мантаа болсон. Одоо ингээд нэвтрүүлэг маань зүй ёсоор эхэлж байна. Тэгээ энэ сарын хугацаанд надад одоо нэвтрүүлгийг үзье 666 оны одоо хүсэлт ирсэн байна. Тэгээ энэ хүмүүс маань бол одоо нөгөө мөнгө өгөөгүй учраас ингээ орохгүй. Тэгээ төлбөрөө хийгээгүй учраас энэ хүмүүс бол орохгүй шүү дээ. Тэгээ одоо юу яаж байгаа? Нэвтрүүлэг маань эхэлж байна. Тэгээд яг одоо би нэвтрүүлгийн одоо энэ 7 хоногийн дугаараар допингийн асуудлаар их хүчтэй ярина. Эрүүгийн цагдаагийн газар дээр допингийн эсрэг одоо цагдаагийн тийм одоо тасаг хэсэг ч юм уу байгуулагдсан байна лээ. За одоо яагаад нөгөө эдийн засгийн тэмдэгтэй тэмцэх тасагч гэдэг юм уу? Экологийн цагдаа, хар тамхитай тэмцэх тасаг тий, кибер гэмтрэгтэй тэмцэх тасаг гэдэг ингээд цаг хугацааны явцад одоо тухайн нийгмийн хөгжлийг дагаад янз бүрийн элдв гэмтрэгүүд гардаг учраас янз бүрийн цагдаагийн хэсэг тасгууд шинээр үүсч бий болдог. Тэгээ допингийн эсрэг цагдаагийн хэсэг одоо тасаг байгуулагдсан юм шиг байна. За энэ дэр допингийн маш ноцтой том хэрэгүүд илрээд шалгагдаж байгаа юм байна. Бөхчүүдийг хорлдог, бөхчүүдийн идж байгаа ууж байгаа хоол унд руу сундаар нь янз бүрийн бодис хийж уулгадаг. Тэгээ тэрнээс болж бөхчүүдээс одоо янз бүрийн юм илэрдэг. Тэгээ энэ хэрэгүүдийг илрүүлэхээ цагдаагийнхаа ажиллаж байгаа юм байна. Тэгээ энэ үед нь бол би допингийн тухай, допинг яг ямар нөлөөтэй юм, допинг гэж яг юу юм. Манайхан чинь допинг яриад байгаа болохоос биш нарийн мэдээлэл байхгүй. Тэгээ цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлгээр допингийн тухай ярина. Би нэг таньдаг хүнээ урьсан, допингийг маш сайн мэддэг. Нэг нөхрийг урьсан. За ингээд нэвтрүүлгээ үргэлжлүүлнэ. Иймэрхүү байгаа шүү. За улс төрийн байдал намайг лайв хийж эхлэхээс өмнө Зандан Шадар амар байсгал хоёр алдчихсан. Тэгээ би бол тэр үед хэлсэн. Одоо ингээ яг биднэрт байгаа хоёр сонголт бол Зандан Шадар амар байсгалан гэсэн хоёрын сонголт байна. За баяр сайхан гэдэг одоо би ч юм уу дундуур нь орж болохгүй. Цэцгээ дулмаа бата ийм хүмүүсийг одоо дундуур нь оруулж болохгүй. Яг амар байсгалнуу Зандан Шатруу гэдэг сонголтын дээр иргэн миний бие бол Зандан Шатрын талд зогссон. Яагаад тэгэхээр Зандан Шатрын талд зогсох хэд хэдэн одоо итгэл үнэмшил хэд хэдэн шалтгаан байсан учраас Зандан Шатрыг одоо би бол өмөрж их үзье. Амар байсгалангийн гарал үүсэл нь угсаа гарвал нь тодорхойгүй. Зандан Шатрын угсаа гарвал удам судар бол маш тодорхой. Цагаан ястан алтан уургийн хүн гэж үздэг. Бүгд найрамд Монгол ард улсын хөдөлмөрийн баатар Гомбожуу гэж хүний хүү өндөр мэдлэгтэй парламентод олон жил суусан туршлагатай бас нэг их идэж уугаад хулгайлаад энэ тэндээс цөм шаагаа яваад байгаа хил амбахтай.
Ийм учраас Зандан шидар нь арай одоо Монголын ард түмэнд арай ашигтай хөвлөр юм болоо гэж бодоод ард түмнээ л ботсон. Тэрнээс нэг Зандан шидрыг бодоод гүйгээд гэсэн юм бол алга. Заваан царайтай юу гэнэ? Энэ болок гэлч. Энэ хятадын ирлизүүд ингээ айгүй хэцүү нэг хуурамч хаяг нээсэн. Төр бат чулуунаг хаяг нээсэн. Тэгэл орж ирээл илдвэр хичээддэг. Айгүй төвөгтэй штэ. Иймэрхүү юмнууд одоо юу ч гэж хэлээд надад юу ч наалтахаа байсан. Хэлж ил байдаг, надад блоклуулж ил байдаг. Миний блок бол одоо тэгээ дүүрсэн шүү дээ. Хэдэн мянга болсон. За иймэрхүү шүү. За ингээ одоо кинога анхны кинога гаргах гэж байна. Мэдээж олон дайсантай би соёл урлагаас бол бүр асар их олон дайсан байдаг. Сая энэ тасардаг видеоныхоо урдталд би яагаад дайсантай болсон тухайгаа ярьсан. Тэгээ одоо энэ дайснууд миний юу хийхийг хүлээж байгаа? Намайг нүдхийг хүлээж байгаа. Миний хийсэн киног одоо аимшигтайгаар муу хэлэх гээд хэл амаа бэлдээд одоо өөг нь хайгаа сууж байгаа. Тэгэхээр би эднэрт өө бахтай нөх амир тасарсан лаг кино гэдэг юм аа гэхэд бас нэг айтаахан кино үзүүлчих юмсан гэж хичээж ажиллаж байгаа шүү. Тэгээд анхны киногаа хийж байгаа. Яг өмнө нь бол шинэ охин гэж кино хийсэн. Гэхдээ тэр шинэ охин кинон дэр ерөөсөө кинонд явж исэн хүн яваагүй. Манай одоо Голкондо театрын залуучууд урлагийн сургууль төгссөн анх удаага кинонд ажиллаж үзэж байгаа. Бүгдээрээ анхны юм хийжсэн учраас тэр бол хүүхдийн кино, лаборатори ажил, тест хийсэн. Кино ингэж бүтдэг юм байна. Кино гэж нэг ийм байна гэсэн ойлголт авахын тулд шинэ охин гэж кино хийсэн. За одоо энэ яг шкаф кино бол яг 100% миний нэр дээр явж байгаа. Тэм учраас шкаф кинон дээр нэлээд анхаарж байгаа шүү. За юм байна. За ингээд өглөө оройноос өглөөн сэргэлэн гэдэг. Орой би ер нь бол лайв их дурггүй. Өглөө яг ажил дээр ирээл 8 цаг гээл лайв хийдэг. Тэгээ маргаашнаас одоо лайваач идэвхжүүлнэ. Нэвтрүүлгээч одоо цацаж эхэлнэ, рээлүүдэж хийн. Үндсэн ажилдаа орно. Киноны ажил маань дууссан. За. Би сая үзүүлсэн шүү дээ. Ямар киногаа дахиад үзүүлэх үү? Трейлерыг одоо та нар дахиад үзтээ. Энэ л байна л да. За энэ шкаф гэдэг дурак. Энэ шкаф гэж нэртэй нууцлаг мистери, одоо жанрын хувьд бол мистери нууцлаг тий. Ийм юм байгаа гэж хинчилж чадахгүй, ийм юм байхгүй гэж хинчилж чадахгүй тийм нууцлаг. Дээр нэмэх нь трейлер буюу цус даллага маш аимшигтай аллагууд гарна. Нэг шкафны тухай, нэг амир шкафны тухай байгаа. Аимшигын кино бол биш шүү. Энэ мистери трейлер юм кино. Хүмүүс нөгөө цус даллага маллага гэхэлэр аимшиг андуурчгүй аимшигын кино биш. Тийм сүмстэй тийм кино биш. За ийм байгаа. Тэгээ анхны киногаа хийлээ. Одоо ингээд 12 сарын 15-нд миний төрсөн өдөр болно. Тэгээ төрсөн өдрөөсөө эхлээд маркетинг, реклам зар сурталчилгаагаа явуулж эхэлнэ. Та бүхэн сайхан дэмжээ, сайхан шеэрлээд өгөө гэж бодож байна. За ингээ маргаашнаас би лайв идэвхтэй хийж эхэлнэ. Цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлгээ дараагийн гоё дугааруудаа цацж эхэлнэ. За ардын жүжигчин жавхланд одоо ирж ярилцъя хоёулаа гэдэг санал тавьсан байгаа. За нэг их хурлын гишүүнтэй ярилцах юм төлөвлөгөөтэй байна. Цаг үеийн байдлаар. За ийм байгаа шүү. Кино маань 1 сарын 16-нд бүх кино театруудаар гэдэг одоо цагаа өгсөн байгаа. Энэ шкаф киног би одоо 2 ангитай хий гэж бодож байгаа. 1-р ангийн намар танилцуулж байна.
Нэгдүгээр анги бүрэн гараад дууссаны дараа хоёрдугаар анги руу орно. Би түрүүнийг юм хэлэх гэж байгаад мартсан байна. Манай Голкондо театрын 2 кино, нодлон бас нэг кино байсан. Тэр маань нээлттэй хийж чадахгүй яваад байсан. Тэгээд сая бол одоо кино маань бүрэн дууссан. Тэгээд 2 кинотаа та нартай уулзсан да. Нөгөө кино маань болохоор эротик кино шүү. Секс их гардаг кино. Гэхдээ сэтгэхүйн драм. Тэгээ секс. Ийм 2 кинотой. За, Голкондо театрын 2 сайхан бүтээл зэрэг нээлттэй хийнэ. Энэ шкаф гэдэг орон сайхны кино болохоор мистери тийм нууцлаг триллер буюу одоо цус даллахтай юм кино. За дараагийнх нь болохоор энэ либидо гэдэг орон сайхны кино байгаа. Энэ болохоор сэтгэхүйн драм, эротик гэсэн ийм жанруудад багтана. Энэ нөгөө цагаан морьтой ханхуу гэдэг Дүлгээ аюуш гол дүрдэн тоглосон. За тэгээ ардын жүжигчин Төмөрбаатар ах маань нэг дүрдэн тоглосон. Дүлгээ аюушийн либидо гэдэг эротик кино. Би яагаад эротик кино руу ингэж орсон бэ гэхлээр IP телевизүүдээс хэд хэдэн эротик кинонуудыг харсан. Амар муухай халтар юм заваан кинонууд тэгээд эротик кино. Эротик өөрөө гоо сайхан баггүй. Гоо сайхан ертөнцийг аварна гэдэг. Эротик киног үзээд хүн биеийн болон сэтгэлийн оюун санааны маш өндөр тийм мэдрэмжийг тэр гоо зүйн маш гоё таашаалыг авах хэрэгтэй. Тэгсэн манайхан ч ерөөсөө мөнгө л олж ивэл гээл яа ястана баахан халтар янхнууд кинонд тоглоод байдаг. Хойд ихийн ачаал мачаал шиг заваан заваа юм. Тэгээд би ер нь эротик киног ингээд төвшнийг ахиулъя. Эротик кино өөрөө гоё юм, зохиолтой бай. Эротик кинонд мэрэгжлийн там жүжигчид тоглоё. Гоё эмэгтэйчүүд орох хэвээр. Зураг авалтанд тансаг гоё байх хэвээр. Хөгжмөн гоё байх хэвээр. Диалог маш сайнтай байх хэвээр. Эротик киног ингэж муухай заваа мөнгө олох одоо нэрээр ийм муухай халтар юм заваан ийм янхнууд тоглосон ийм нээж болохгүй. Эротик кино бол өөрөө одоо гоо сайхны маш өндөр таашаалыг өгөх ёстой гэд тэгээд би залуучуудтайгаа ярьж байгаад эротик киноны төвшинг дэвшлүүлээ. Айгуу гоё цэвэрхэн тансаг зэрэглэлийн маш гоё кино хийя гэд ингээ эротик кино хийсэн. За яагаад эротикийг барьж авсан гэхлээр нэгдүгээр тийм халтар кинонуудыг байхгүй болгоод эротик киноны төвшинг дэвшлүүлээ. Одоо энэ лайвд усал гарлаа. Хамт гарах уу? Тэгээ эротик киноны төвшинг дэвшлүүлээ гэж хэлсэн. Тэгсэн чинь либидо кино маань айгу одоо санамсаргүй гэрчих юм уу сайн дажгүй кино болсон учраас олон улсын фестивалд явж байгаа. Таллины кино наадам руу олон улсын Б зэрэглэлтэй А зэрэглэл рүү явж болохгүй. Тэгээ жанрын наадмууд руу гадагшаага олон улсын фестивалд одоо либидо кино маань явсан. За ингээд шкаф киногоо бол би зүгээр л анхны кино учраас ингээд айтах юм хийчээ гэдэг ингээд хийж байгаа шүү. Либидо гадагшаага олон улсын фестивалд явцсан. Тэгээ нэг хідэн шагнал аваад ирвэл тэрүүгээр нь маркетинг хийж байгаа цацсан да. За юм байна. За ингээд оройч болцсон байна. Та нар минь сайхан амраарай. Маргаашнаас би нэвтрүүлгүүрүүдээ дугааруудыг шуурхаа бэлдэн. Лайвуудаа шуурхаа цацж эхэлнэ. Лайвуудаа шуурхаа хийж эхэлнэ. За ингээд сайхан амраарай. Маргааш өглөө уулзцгаая. Тулалдаан зөвхөн шонхрууд нэснэ.